Однын урьдчилан хүүгийнхаа том хүүгийнхаа урмыг хийсэн. Өвөө болчиход байна. Одоо дунд үеийнхаа урмыг хийн, усны гаргана. Тэгэл амьдрал үргэлжлээл. Одоо нэг охин бий. Тэгэл охиного төлөөл амьдрал байна да. Яг гэр бүлийн төлөө амьдрал. Цэргээс ирээд метрос компанид орсон. Нэр тангамжийн бааз гэж явахд ороод одоо хүртэл ажиллаад шатгын дөөрийн жолоочоор ажиллаж байна да. Тасралтгүй 26 жил ажиллаа. Ямар ч эсвэл онцтой үеч олдгүй мандаа одоо жолооч авах гэж авчаад байгаа. Тэгээ байгууллагт би 6 удаа байгууллага аврах хийсэн. Өөрөө яг одоо өглөө очиж ачаа замаа аваад ирж ачаанд ороод тэгээд замдаа гараад. Одоо тэгээд сайхан хамт олонтойгоо тэгээд үргэлжлүүлээд ажиллаад байх зорилготой байна. Би 90 сар бол байв гэдэг. Үргэлжлүүлээд л байна да. Би яг жолооч болгосон бодлого надад байгаагүй л дээ бодлоо. Тий. Арай өөр бодолтой байсан. Тэгээд тэгэл нэг жолооч болж гисэн. Хэрэндээ би харамссан байхгүй бол явж байна л да. Яг нэг засвараа шуурхтай үе замд ганцаараа гарах заримдаа шантрах үе байдаг л да. Гэхдээ би зүгээр яг нэг тэгсэн бол би нэг жолооч болоогүй байсан юм болов уу гэж асуух бодол байдаг юм а заримдаа. Арай өөр хэрэгцээр сонгосон бол ер нь хүнд шүү дээ жолооч ажиллаж заримдаа ч яг ганцаараа тавьд явж байгаа. Нэгдүгээр засан шавар босгороо зам машин суух гэдэг чинь заримдаа ч бас нэг хажих үе бодох юм байна. Арай өөр юм бодож шүү. Сайхан дад байдаг явах. Сайхан замд яваад энэ ер нь бахарх зүйл чинь одоо тэгээд Метроос гэх энэ сайхан том компани энд дэм жолоочоор ороод одоо 26 жил гэж хамт олонтой зэрэг ажилласан. Бахархаж явдаг юм аа. Амьдрал сайхан шүү дээ. Мөн ажил хийгээд цаг заваа сайхан зөв зохицуулаад тэгээд явах юм амьдрал. Амьдрал хамгийн сайхан гэж үр хөвгтүүдээ өсгөн үр хөвгтүүдийн сайхныг үзэн. Би ч одоо 2 хүүхдтэй нэг охинтой. Тэгээд одоо 2 өнөр гоо одоо намайг өвөө болгож байна. Однын урьдчилан хүүгийнхаа том хүүгийнхаа урмыг хийсэн. Өвөө болчиход байна. Одоо дунд үеийнхаа урмыг хийн, усны гаргана. Тэгээд амьдрал үргэлжлээл. Одоо нэг охин бий. Тэгээд охиного төлөө амьдрал байна да. Яг гэр бүлийн төлөө амьдрал. Одоо миний охин 6 дугаар ангид. Одоо тий. Тэгээд 47 таа. Тэгээд охин төлөө амьдрал. Сайхан зүйл бодоод л яваад хүний ажил тэгээд аяанда. Сайхан зөвл явдаг юм. Бодол зөвл бол тэгээд амьдрал зам сам өрнө. Саадгүй юм шиг байна. Тэгээд 90 сар бол байх голч хүн шиг байна тий.